Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлцүүлгийг аймгийн цэцэрлэгт хамгаалсан газрын хурлын танхимд зохион байгууллаа. Захин болон танхимаар болсон уг хэлцүүлэгт 19 сумын эрдэнэлөөчдийн хурал засаг дарга иргэдийн төлөөлөл төрийн албаагч гээд 624 хүн оролцжээ. Монгол Улсын ерөнхий сайдын чиглэл хангаан болон говийн бүсийн зөвлөлийн анх дугаар хурал орон нутгийн удирдлагуудтай хийсэн захин уулзалтууд иргэд олон нийтээс гарсан саналууд орон нутагт тулгамддаг асуудлыг шийдвэрлэх зорилгоор газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хурлын 2026 оны хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Уг хуулийн төсөлд иргэд олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг аймгийн цэцэрлэгт хамгаалсан газраас хамтран захин болон танхимаар зохион байгууллаа. Энэ хуулийн дээр нэлээд аятайх эерэг юмнууд орж ирсэн. За аймгийн төвийн сумын засагт газар олгодог. Газар олгохдоо иргэдийнхээ дараалал орон нутгийнхаа хүмүүсийг давуу байдалтай авах юм байна. Өөрөлдөлтөө цаасаар авах юм байна. Цаасан хэлбэрээр захин хэлбэрээр гээ хоёр одоо төлөөр орж байгаа хуулиндаа наривчлан тусагтаад явж байна. За мөн одоо эмзэг бүлэг одоо мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хотоос одоо аймаг руу шилжиж ирсэн иргэд бол ирэмт дараагүй одоо олгохоор болж байгаа. Тэгэхээр одоо аймаг бол айгүй сайн одоо төлөвлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна. За малчтын хувьд бас нэлээд том хит хитэ асуудлууд оржсон. Улжаа хавржааны доорх газрыг эзэмшүүлж болно гэсэн мөртлөө хэмжээнд байдгүй байсан. Тэгэхээр бидний эдийн зүгээрс бол гэр бүлийн хэрэгцээний газар шиг 0.7 гагаар одоо олгодог байсан бол өнөөдөр 1 га хүртэл газрыг улжаа хавржааны доорх газарт нь өргөтөн зориулж олох нэ. Мөн одоо малчтын энэ хоригдол малчид маань 100% байгалаас хамааралтай, малаас хамааралтай орлоготой болохоор малчтайгаа үс тэжээлийг бэлтгэх зорилгоор 5 гаг бас өнгөө өгөхөр болж ин өрхөд. Тэгэхээр маш олон асуудал. За энийг дагаад аймаг одоо яах ёстой вэ гэхээр нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхийлөгөө аймгийн цэцэрлэгт болон сумын төвөө хөгжлийн одоо баримт бичгүүдийг өөрчлөх, тодтох шаардлагууд гарч ирж байгаа. Сумын цэцэг дарагт одоо 100% газар шилжүүлсэнээр иргэд одоо юу гэдэг голын хажууд ч гэдэг юм уу одоо төв замын хажууд газар авна гэж байгаа бол хяндаг зарчим хэвээрээ зөвхөн батлагж ирсэн газрыг сумын цэцэг дарга олгох ийм зарчимтай байна. За тэр нь ямар учиртай гэхээр одоо нөгөө голын голдрог 500 ч гэдэг юм уу улсын чанартай замтай 50 м ч гэдэг юм уу. За тэгээ нөгөө инженерийн шугамшүүлжээ 110 мянган шугамтай ойр тэр газруудыг бол одоо мэдээж нөгөө төлөвлөлт тэгээд стратегийн одоо үйлдвэр байгуулах газрууд гэх юм бол тэр бол одоо манай дээр батлагдахгүй зөвхөн гэр бүлийн хэрэгцээний газар батлагдана. За аймгийн цэцэг дарга бол одоо дуудлага худлааны газрыг явуулдаг инженерийн шугамшүүлэлтэд тэр газар тэгэхээр манад орохгүй гэсэн үг. Орон нутагт иргэд үйлдвэрлэл үйлчлэх эрхлэх гэр бүлийн хэрэгцээний газар авч чадахгүй байгаа олон асуудлууд бий. Зөвхөн гэр бүлийн хэрэгцээний газрын өргөдлөө аймгийн төвд 4000 гаруй ирсэн ч газрын хүртээмжгүй байдлаас үүдэлтэйгээр шийдвэрлэж чадахгүй байна. Цаашид аймгийн төв Эрдэнэ сумын хөлийн цэцгийг өргөтгөж тэлж төлөвлөх, Булан сумын нутаг Тамирын голын хөндий болон аймгийн зүүн тал руу тэлж төлөвлөх хэрэгцээ шаардлага тулгарч байгааг аймгийн газрын харилцаа барилга бот байгуулалтын газрын дарга дурдсан байна.